За тодорхой хэдэн асуултууд байна оо. За энэ хуулийн төсөл бол нэр нь их гоё боловч судалгаа их дутуу хийгдсэн байна. Өнөөдөр энэ хуулийг дагаад олон хуулийн төслүүд орж ирэх ёстой. Ялангуяа аж ахуйн нэгжүүдтэй холбоотой компани тухай хууль, төрийн эмчилгээ компани тухай хууль орж ирэх ёстой. Үйлдвэр технологийн паркийн тухай хууль орж ирэх ёстой. Аюу гой хуулиуд оруулаад ирдэг мөртлөө амьдрал дээр хэрэгждэг. Энэ их хурлын гишүүд бүгд хэлж байна. Тэнийг дагаж оруулж ирэх ёстой. Зарчмын үед одоо бол ингээд зөвхөн аж ахуйн нэгжүүд хоёр хууль үйлчилж байгаа. Компани тухай хууль гэж тустай явдаг, төрийн эмчилгээ компани тухай хууль гэж явдаг. Энэ зарчмын үед ийм байх ёстой юу? Одоо асууя та. Их хоёр сайтай нэг. Хоёр дахь асуулт. Одоо ингээд зөвлөл байгуулах гэж байгаа юм байна. Тэгээ мэргэжлийн холбоотойгоо хамтарч ажиллана гэж байгаа. За тэгэхээр энэ хуулийг дагаад Монгол Улсын засгийн газрын тухай хууль дахиж орж ирэх ёстой байсан. Ягаад тэгэхээр Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 19-ийн 1-2 дээр ялангуяа мэргэжлийн холбоотуудтай төр өөрийнх нь чиг үүргийг өгж хийж гэрээ хийж санхүүжүүлж ажиллаж болно гэсэн байна. Тэгээд тэр гүйцэтгэлээ тухайн хариуцсан сайдынхаа өмнө салбарын сайдын өмнө хариуцна гэж байгаа. Тэгэхээр энэ чиг үүрэг чинь төр өөрөө тэр зөвлөл байд юм уу, тэр мэргэжлийн холбоотод байд юм уу санхүүжилт өгчөөд яаж буцаан хяналт явах гэдэг. Одоо төр яг хичнээн ийм төрийн ус байгууллагууд санхүүжилт өгсөн байгаа. Энийг танаас сонсч байна. За дараагийн асуулт гадны хөрөнгө оруулалтаа яриад байна. Их л гоё гэгээлийг юм яриад байна. Бид бол одоо парламентаар хууль тодорхой, чиг үүргийн тодорхой журмуудыг халъя гэж байгаа. За энэ хуулийн төслийг дагаж хоёр хуулийн төсөл орж ирж байгаа. Гадны хөрөнгө оруулалттай холбоотой 8-2-оос 8-5 хүртэл 5 журам батлна гэж. Тэгээс салбар дээр очиод өөрийнх нь дураар журам баталдаг. Өөрийнхөө иргэшээлд байлгадаг. Эрчим хүчний салбар дээр энэ бүр тодорхой гарч байгаа шүү. Нэг сэргээгт эрчим хүчний 20 кВт-ийн өрх өөрөө хийчихэд холбоо ихээр 2-3 сараар нь холбож өгдөг. Салбарын холбоотой журмууд нь хаагаа боочдөг. Ийм байдалтай байгаа. Тэгэхээр энийг юу гэж харж байгаа. За дараагийн дагаж оржсон хууль бол энэ хүүхэд харах үйлчлэгээний тухай хуульд өөрчлөлт оруулахаа хичээж байгаа. Монгол улсын гэдгийг авч хийсэн нь урд нь яаж явж ийсэн. Асар олон энэ Филиппиний хаанхын жилийн хүмүүс орж иж хүүхэд харж ийсэн. Урд нь хуульж орчиж явж ийсэн юм. Яагаад одоо энэ хуулийн төслийг оруулж ирж байгаа. За хамгийн сүүлийнх нь за манай энэ эдийн засгийн хэрэгчлөөний тухай хуулийн 7-гийн 5 дээр хувийн эмчийг хууль бусаар шууд болон шууд бус хэлбэрээр хураан авахыг хориглоно. Зөвхөн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн үйл ялгарлах хууль заасан үндэслэл журмын дагуу нөхөн олгортойгоор хураан авч болно гэсэн байна. За энэ яг үндсэн хуулийн 16-ын 3-ыг яг барьсан байна. Өгүүлбэрээр наа. Тэгэхдээ танаас одоо асууж байгаа асуулт бол урд нь хичнээн юм аж ахуйн нэгжүүдийг боож хааж юм хурааж авсан юм бэ. За миний мэдхийл одоо буу муутай очиод бөөн сүр болоод хувийн хвшлийг дарамтлал гадны хөрөнгө оруулагч үргээгээл явж исэн тохиолдол байдаг нэг. Тэгээ энэтэй холбоотой хичнээн тохиолдол тоо судалгаатай нэг хариулт авчи. Тэгээ тодруулах. Үндсэндээ ингээд 5 асуулт. За ихэр сайд хариулъя. Энэ хөрөнгө оруулалттай холбоотой маргаанууд хөрөнгө оруулагчийн итгэлийг алдаж залилж байгаа, булааж байгаа хүч хөргөлсөн ийм холбоотой 13 гомдлыг байгаа. Одоо Их Британий иргэн гэж байна. Ерөнхий сайд Борис Джонсны дүүш засаг чамдын Майнск компани байна. Нийт энэ төсөлд 19 сая доллар хөрөнгө оруулалт хийгээ явсан. Хамтрагч иргэн хөрөнгө оруулалтын хувьдаа завшаад Америклоо зугтаа гарчихсан. За нэг асуудал байж байна. За Bigom Chor гэдэг компани байна. Бас л уулуурхай төмрийн хөдрийн үйлдвэртэй холбоотой. За энэтэй холбоотой бас булааж авсан асуудал гарсан. Энэний засгийн газрын хуралдаанд танилцуулж холбоог байгуулах үүрэг өгөөд шийдвэрлэж гомдлын ард гарсан баг шийд. Ингээд эдийн засгийн хөгжлийн хамтаар энэ хөрөнгө оруулалттай холбоотой гомдлууд төвлөрөөд байгаа юм байна. Тэгээ энэний араас яам өөрөө хөөцөлдөж хуу шүүх бүх процесс дээр явж байна. За энэ дээр нөгөө юунууд нийт 120 гомдол байна. Тэгээ одоо энэ байдлаар нэг 47 орчим гомдол шийдэгдсэн, шийдвэрлэгдсэн шүүхийн шатанд гэдэг юм явж байна. Тэгээ 120 гомдол байна. За тэгээд нэг юуны асуудал байна. За ингээд гомдол үүсэхээр юунд л орно? Арбитрл орно. Арбитр дээр Монгол улс эргээд яг бизнестэй холбоотой олон юм төр унж байгаа. Олон 10 сая доллар, 100 сая долларын өрөнд орсон тохиолдлууд гарч байна. Төрийн өмгөөлийн зардал дунджаар 5.1 сая доллар. Шүүхийн зардал 1 сая доллар гарч байгаа. Арбитри, олон улсын арбитри. Жишээл одоо хан ресурс гэдэг 2015 оны асуудал шүү дээ. Олон улсын арбитрийн шүүхт Монгол улс 80 сая доллар төлсөн баг. Шийдвэр гаргаа. Гэх мэт юмуд гараад байна. Тэгэхээр заавал арбитр төрөхгүйгээр энэ зөвлөөр дамжуулаад засагт улс төрийн шийдвэр гаргах дээд эрх мэдэлд гомдлоо өгөөд тэр зөвлөлийн өмнөөс бас асуудал тавиад ингээд зогцуулдаг. Хуу шүүхээс очихоос өмнө ингээд
зөвшөлтсөл, хэлцэл хийдэг, тэр эвлэрдэг тэр боломжийг бас нээж өгөх ийм шаардлага үүсэж байна л да. Тэгээд ийм ижил төстэй улсуудын жишээ байна. Одоо Гүрж, Эстон, Бразил, Польш гэдэг улсууд. Ердөө эдийн засгийн хэрэгслийн хуулиудаа батлаад яг гол зүйлүүдэд тунхаглаад дандаа бизнес хөрөнгө оруулалтыг хамгаалсан хуулиудыг хийсэн. Энэтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөрсөлт чадвар нь дандаа эерэг гарсан зүйлүүд байна. Тэгэхээр манад бол одоо 35 жилийн бизнесийн түүх үүслээ. Одоо бид их олон зүйлийг мэдчихэж шүү дээ. Юу хийх үү, юу хийхгүйгээ ойлгоод эхэлсэн. Тэгэхээр одоо нэг энэ бизнесийн дүрм журмыг тодорхой болгоод ингэ явчихъя. Деталь болгоныг эдийн засгийн томорцсон. Салбар болгоны юм зохицуулалтаар нэг хуулиар болохгүй. Бүх хууль 200-аар хуулиар зохицуулж байна. Тэр хуулийн малгаанд өмнө тавих юм чинь үндсэн зарчмыг гаргаж өгч байгаа байхгүй. Энэ хууль хэрэгжихдээ энэ эдийн засгийн зарчмуудыг хувийн хвшээр За энэхээр сайд нэмж хариулъя. Компани тухайд асуудал. Технологийн паркын тухайд яагаад дагаж орчихсон тэрийг асуух. орохгүй. Ингээд орвол билж шít 200 гаруй хууль ороод. Тэр чинь хэрэгжихгүй шүү дээ. Бодит амьдрал дээр Чи намайг ойлгохыг хүсвэл ойлгоно. Ойлгохыг хүсэхгүй бол ойлгохгүй. Үндсэн суур зарчмуудын тунхаглаад баталгаажлаад өгөө. Энийгээ дагаа бүх бусад процессын хуулиуд, салбарын зохицуулалтын хуулиуд энэ салбарт нийцсэн гэж хийхтэй. Би мэдэхгүй, мэдээл алгах, тодруулаад өгье.